Өөрийгөө хайрлаж чаддаг хүн хизээч ганцаардахгүй. Өөрийгөө хүндэлж, хүлээн авч, инэрч, анхаарч чадсанаар хүн өөрийгөө хайрлаж чадна. Амьдралынхаа туршид хамт байдаг. Дотор нь оршиж, үе үе дуу хоолойгоо сонсгож, зөвлөж, ятгаж, эргэлзүүлж, гийгэлзүүлж байдаг сэтгэлчин өөрөө таны дотоод хүн юм. Үргэлж салшгүй цуг байх юм чин энэ хүнтэй эвлэрч, энэ хүнийг ойлгож, нөхөрлөж, хүчээ нэгтгэн хүсэл нэгтэй амьдраарай. Ийм амьдрал аз жаргалтай, амжилттай, цэцэг жимсээр дүүрэн байх болно. Өөрийгөө хайрлах дасгал ажлын дэвтэр нь өөрийгөө хайрлаж сурахад жижиг алхам бүрээр хөтлөх бөгөөд хүн бүрийн хийж чадах энгийн ойлгомжтой хэрнээ өндөр үр дүнтэй үйлдэлүүдийг зааварчлах болно. Заримдаа та өөрийгөө хайрлахын тулд зүгээр л жаахан цаг гаргаад бодлоо өөрчлөх хэрэгтэй байдаг. Дэвтрээ ажиллаж дуусгад илүү өөртөө итгэлтэй, амар тайван, бүрэн бүтэн юу хийх хэрэгтэйгээ ойлгосон өөрийн хувилбарыг бүтээсэн байх болно. Чин сэтгэлээсээ даган ажиллаж, үнэн зүрхнээсээ өөртөө хандаарай. Бүх зүйл сайхан болно. Бүлэг өөртөө анхаарал тавих. Өөрийгөө хайрлахын суурь үйлдэл нь өөртөө анхаарал тавих. Биологийн биетэй, гэгэн сүнстэй, нандин сэтгэлтэй хүн та өөрийнхөө үндсэн хэрэгцээ, аюулгүй тайван байдлыг хангаарай. Юунд яаж анхаарал тавих вэ гэхээр дасгал хөдөлгөөн, хооллолт, ариун цэвэр, орчны тогтчлт, эмх цэгц, ажлын болон гэрийн байрлал, унаа хэрэгсэл, хувийн зайлшгүй хэрэглээний чанар, тарих оюундаа зөв хоолыг сонгох буюу сурах, унших, сонсох, бясалгах зэрэгт анхаарна. Мөн арьс арчилгаа, барай, массаж, бүжиглэх, хөгжилдөх, цэвэр агаарт гарах зэргээр энэ биендээ хэрэгтэй бүгдийг зөв, зохистой өгч, тэнцвэртэй ажиллаж амьдрахыг эрхэмлэх хэрэгтэй юм. Нэг удаа биш, аль болох тогтмол, заримыг нь өдөр бүр өөртөө хийж хэвших нь чухал юм. Энэ бүлгээс эхлэн сонирхолтойгоор өөрийгөө халамжлаарай. Бүлэг өөрийгөө хүндлэх. Хүндлэлийг зөвхөн бусдаас хүлээх шаардлагагүй. Дотроосоо өөртөө өгч болно. Би өөрөө юм чинь яасан ч яах вэ гэж үл тоомсорлохгүйгээр өөрийгөө эрхлэх, хайрлагдах, халамжлуулах эрхтэй эрхэмсэг хүн гэж бодоорой. Учир нь та төрхөөсөө угаасаа тийм л хүн. Хүндлэлийг өөрөөсөө төрүүлэхийн тулд өөрийн үндсэн, дотоод гүн итгэл үнэмшлүүд, хувийн зарчим, хэл хязгаар зэрэг зүйлсийг санах, сэргээх, зарим тохиолдолд шинээр тогтоох хэрэгтэй. Жишээлбэл, миний хувьд нөхөрлөл маш чухал. Би найзуудтай чин сэтгэлээсээ хандах ёстой гэсэн итгэл үнэмшил. Дараагийн хуудсан шилжихээс өмнө одоо хүртэлх өөрийгөө тодорхойлон дүгнээд үнцэн, итгэл үнэмшил, зарчим, хэл хязгаар зэрэг шаардлагатай бол бичиж тэмдэглээд үзээрэй. Тэгээд одоо ч гэсэн хэрэгжүүлдэг зүйлс өмнө нь баримталж байгаад болсон эсвэл одооноос ингэж бай гэсэн сэтгэлдлүүдийн аль нь төрж байгааг анзаарч тэмдэглээрэй. Хуучин өөр дээрээ дүн шинжилгээ хийгээд хамтдаа цаашаа шинээр өөрийгөө хүссэн байдлаараа
бүрэн хүндлэх хувилбараар бүтээж явах юм. Та хэдийд ч өөрийгөө өөрчилж чадна. Тийм эрх мэдэлтэй юм. Таны ирээдүй бол бичигдсэн зам биш, бүтээгдэх яруу найраг. Бүлэг өөрийгөө индрэх. Иви, хөөрхөн штэ, хайртай шүү. Ихрэлэн хайрлах үгс. Дулаахан тэврэлтийг хүн заавал гаднаас биш, өөрөө өөртөө өгч бас болдог. Хайр хүргэсэн тэр сайхан хүн та өөрөө болоод үз. Үүний тулд өөртөө хайр хүргэх зарим үйлдэлийг дараагийн хуудасуудад хийх болно. Хэрэв цаг хугацааны аялал хийж болох бол таны өөрийн чин өнгөрсөн болон ирээдүйдэх хувилбарт мессеж дамжуулах боломжтой боллоо гэж үзье. Та тэдэнд ямар мессеж хүргэмээр байна? Өнгөрсөн дэх өөрийгөө зүхэж загнах уу? Зааж зааварлах уу? Эсвэл өмөөрн зоригжуулах уу? Ирээдүйдэх өөртөө юу гэж амламаар байна? Энэ мэтчлэн сэтгэн дараагийн хуудаснаас эхлэн өөртөө хандаж загтал бичээд үзээрэй. Нэг өдөрт бүгдийг нь бичих. Хаяа санаад бичмээр санагдсан үедээ бичсэн ч болно. Эдгээр дасгалыг хийснээр өөрийн сэтгэл санааны зовнилын их үүсвэрийг тайлах, амьдралын зорилгоо өөртөө сануулах, санаа олох, эсвэл хайр инхрийлэл мэдэрмээр үедээ дахин уншдаг өгүүлэлч болж болох юм. Бичихтэй дараах зүйлсийг анзаараарай. Өөрт чин хайртай хүн яаж хандах байсан бол өөртөөгөө ямар үг хэлээр харилцаж байна вэ? Өөрт чин хамгийн хэрэгтэй үг хэллэг, зан, зөвлөмж юу байх байсан бэ? Бүлэг өөрийгөө хүлээн зөвшөөрөх. Өөрийгөө хүлээн зөвшөөрөх нь өөрийгөө хайрлахын тулд хийх хамгийн чухал алхам. Өөрлөгөө дотогш гүн холбоо тогтоох гол түлхүүрч гэж үзэж болно. Бид өөрийгөө хүлээн зөвшөөрөхөд жинхнээсээ өөрчлөгдөж эхэлдэг. Өөртөө нэмэлт хуйг дуулга өмсөлгүй гэрээс гарч хүмүүс ч биднийг өөрөөр харж эхэлдэг. Өөртөөгөө эвлэрсэн шин бие илүү одоо цагтаа төвлөрч ямар ч нөхцөлийг итгэлтэйгээр хүлээн авч харилцаа холбоонд орон зай гаргаж тайвнаар ханддаг. Одоо хамтдаа өөрөөсөө түлхэж явуулж, нууж ичиж, даалт хийж, зайлсхийж явсан өөрийнхөө хэсгийг цуглуулан илрүүлэх алхмууд үлдлээ. Магадгүй тэр хэсгүүд шархадсан, айсан байх. Гэхдээ бидний л нэг хэсэг, нэг үнэн. Өөрийнхөө бодит үнэнтэй нүүр тулаад, нэгдмэл болоод, илүү хүчрэхэг, өөртөө итгэлтэй болъё. Өөрийгөө хайрлах тухай ишлэл үгнүүд. Өөрийнхөөрөө байгаар шийтсэн мөчөөс гоо үзэсгэлэн эхэлдэг. Өөрийгөө олохдоо би хайрыг олсон. Чи зөвхөн жингээ хайж төлбөр төлхийн төлөө амьд яваа биш шүү. Чи бусдад маш их хайр өгдөг, сэтгэл зориулдаг.
Гэхдээ заримдаа чи ч бас үүнийг хүртэх хэрэгтэй гэдгээ мартчихдаг. Чи бол хязгаарлагдмал бүтээл. Дахиж өөр чи байхгүй. Чи өөрийгөө хэрхэн хайрлаж байгаагаараа бусад хүнд өөрийг чинь яаж хайрлахыг зааж өгч байдаг. Дахин өөрийгөө сонго. Өөрийгөө хайрлаж байгаа орон зайд дуусашгүй аз жаргал оршдог. Чи төгс биш, жинхэнэ байхаар төрсөн. Өөрийгөө хайрлах дэвтэр байлаа.